Айлгуурын батархан нэмэх сүүлтлийг гүйцэтгэх. За үйлдэлийг гүйцэтгээрэй. Энгийн батархан нэмэх сүүлтлийг гүйцэтгэхдээ ижил хуваарьтай байгаа тохиолдолд хуваарийг хിവэрчиж хүртүрийг хооронд нь нэмдэг зарчмаар авна. 13-ны за 2 дээр 5-ыг нэмээд 7-ийн 13-ны 7 гарч байна. За айлгуурын батархаа орж ирлээ. Айлгуурын батархааг бодохдоо мөн ижил хуваарьтайгаа учраас хуваарийг хөвчээд хүртүрийг хооронд нь нэмжирчнэ. За А дээр нэмэх нь Б-ний 2А дээр 5А нэмээд 7А гарч байна. За удаа хасах үйлдэлийг гүйцэтгэцгээе. Ижил хуваарьтай байгаа учраас ерөнхий нэг хуваарьт оруулж бичнэ. А-г хасах нь Б. За 3А хасах нь 3Б. 3А-г хасах нь 3Б гэдэг нь хоёуланд нь 3-ын тоо байгаа учраас ерөнхий үржигтүүн хаалтны өмнө гаргалаа. 3-ыг хаалтны өмнө гаргаад А-г хасах нь Б. За хуваарьт А-г хасах нь Б. За үржигтүүн бодлогон задлсан учраас А-г хасах нь Б-г А-г хасах нь Б зураагаад 3 гарч байна. За дараах айлгуурын батархан нэмэх үйлдэлийг гүйцэтгэцгээе. За мөн ижил хуваарьтай байгаа учраас ерөнхий нэг хуваарьт оруулж бичицгээе. За квадрат нэмэх нь 3А нэмэх нь 2. За эндээс хуваарь маань 2 гишүүнтэй байна. Хүртүр маань 3 гишүүнт, олон гишүүнээр өвдсөн байгаа учраас үржигтгүүн болгон задлацгаая. За квадрат дээр нэмэх нь 3А нэмэх нь 2. Олон гишүүнтийг үржигтгүүн болгон задлахдаа турших арга хэрэгэлцгээе. За 2 гэдэг маань 1-ийг үржих нь 2 гэсэн үржигтгүүн задарна. За 1 дээр 2-ыг нэмэхээр 3 буюу 3А маань гарч байна. Тийм учраас А дээр нэмэх нь 1, А дээр нэмэх нь 2 гэж үржигтгүүн болон задарч байна. За батархаатаа орлуулж бичицгээе. А дээр нэмэх нь 2. За 3 гишүүнтэй А дээр нэмэх нь 1. А дээр нэмэх нь 2 гэсэн үржигтгүүн болгон задлснараа бичээ. За А дээр нэмэх нь 2 нь А дээр нэмэх нь 2-той хуваагдаад хариу нь А дээр нэмэх нь 1 гарч байна. За мөн ижил дараагийнхыг бодцгоё. А квадратаас хасах нь 4. За 3А хасах нь 6. За 3А-гаас хасах нь 6 гэдэг нь хоёулаа 3-т хуваагддаг тоо учраас 3-ыг ерөнхий үржигтүүн болгож хаалтны өмнө гаргаад үлдсэн тоотлого А-гаас хасах нь 2. За квадратаас хасах нь 4 гэдэг нь квадратуудын ялгуурын томьёог задрахад А дээр нэмэх нь 2. А-гаас хасах нь 2 гэсэн нэмэх хасах 2 хаалтууд задардаг. За томьёо хэсээр задлаа. А-гаас хасах нь 2, А-гаас хасах нь 2 нь хураагдлаа. Хариу нь А дээр нэмэх нь 2, ний 3 гарч байна. За айлгуурын батархааг бодохдоо үрдүр хуваарийг үржигтгүүн болгосны дараа хураах үйлдэлийг гүйцэтгэдэг байгаа. Нэмэх хасах үйлдэл байгаа тохиолдолд хураах үйлдэлийг гүйцэтгэдэг. За дараагийн 3 дахь илэрхийллийг айлгуурын батархааг авч үзье. X-ээс хасах нь 6, 6-аас хасах нь X. За хуваариуд ижил байна уу? За энэ хоёр нь ижил биш юм байна. За тэгвэл яаж би ижил болох вэ гэвэл X-ээс хасах нь
6. За нөгөөх нь 6-аас хасах нь x. За энэ хоёрыг ижил болгохын тулд хаалтны өмнө хасах тэмдэг гаргаж өгнө. За одоо баталгаа дээр орлуулж үзнэ. X-ээс хасах нь 6-ны 8. Нэмэх нь за энэ 6-аас хасах нь x гэдгийг би x-ээс хасах нь 6 болгохын тулд хасах тэмдэг x-ээс хасах нь 6 болгож бичиж өгнө. За 3. X-ээс хасах нь 6 8. Одоо энэ гаргасан хасах тэмдгийг за нэмэх хасах гээд ерөнхий хасах тэмдэг болгож сольж болно. X-ээс хасах нь 6-ны 3. Одоо ижил хоёрт оруулж сольжаад X-ээс хасах нь 6-ны 8-аас 3-ыг хасаад 5 гарч байна. Зургаагаас хасах нь x гэдэг нь хаалтны өмнө хасах тэмдэг гаргаад x-ээс хасах нь 6 гэдэгтэй тэнцүү юм байна. За дараах алгоритм баталгааг битан гүйцэтгэрэй. Нэмэх хасах үйлдэл гүйцэтгэхдээ өмнө хэрэгэлсэн дүрмийг ашиглаж бодцоогоорой.